Турк улсыг 14 өнөخت байж бол хамгийн их юм үзэх маршрутыг энэ дэлгэцэн дээр гарсанчлан зохиосон. За үүнийхээ дагуу бүх буудлуулан машиныхаа түрээсийг Booking.com-оор захиалж авсан байгаа. Машиныгаа бол даатгалын хамт түрээслүүлэх зүгээр аюулгүй байдал талаасаа. Мөн машин түрээслэхэд $100 депозит авнаа. Машин түрээслэж байгаа байгууллагаас. Шалтгаан нь хурдны зам ашигласны төлбөр ямар нэгэн торгууль байгуул тэрнээс суулгаж авдаг юм байлээ. Туркийн Стамбулын аэропорт яг экзитээс гараад зүүн гар тишээгээ Эдний зүгээр зүүн тишээгээ яваад машин түрээсийнхаа хавьсыг авахар явж байгаа. Энд чи яг одоо зүүн тишээ яваад яг энэ чи шууд баахан машин түрээснээс өрөөд бэлэн байж байгаа гэсэн. За би бол одоо энэ чи энэ бүгдээрээ машин түрээсний газар. Би л Enterprise-аар машина зөгцсөн. Гэр бүлийн 5 хүн явах зорилготой. За тэгээд одоо би энэ чи ямар ч машина үлээгээд байгаа шээ. За энэ манай машин Ford Puma. Нэг юм мини crossover SUV гэдэг. Ийм машин түрээслээ 10 хоногийн нэг 550 евро болов. Даатгалынхаа 220 туркиш лирагаар одоо манай Монголоор 22,000 төгрөг гэсэн нэг ийм одоо чинь ийм махтай, наантай, гамбиртай тэгээд энэ салааттай. Энэ бол 80,000 юуны 8,000 төгрөгийн кекс. Ачаа бас 100 лирийн нэг шүл байна. Надад бүгд тийм талах хэрэгсэн. Дээрээс цай дагалт гэсэн. Тэгээд цайгаа үлээж чинь одоо долоо хурцны замаар явах. Энэ шинэ гүүр гардаг. Шинэ гүүрээр хатнаа нэг $40 гэдэг шиг. Нэг одоо гатлахад. Hotel Bagday гэдэг буудлага. Анкара дээр шинэ буудлыг сонгосон. Энэ бол хамгийн гол нь машин тусалт байгаа. Тийм учраас ороход их машин тэргээд тавьчих хамар. Тэгвэл зогсоод олдохгүй түүг өчөрчөө гэдэг. Тэгтээ яг нэг одоо 5 сарын 1 учраас цугаас зөөлсөн хичээл байгаа гэж байна. Тэгэл лобби юм их үү? Ресепшн гээд энэ ч нэ. Очоод одоо өрөөгөө энэ лифтээр аваад тийш явах нэ. Машинуудын хайдлаар байгаа. Саяны бол удлаар орсон. За манай энэ Студлын өглөөний цайн юм байт юм байна. Энэ ойролцоогоо бид чинь 165 евро 2 өрөө авсан. Тэгэхээр нэг нь 80 евро юм да. Тэгээд юу өглөөний хоолтой байгаа. Өглөөний хоолны бүфэ маягаар байдаг юм. Тэгээд ингээд өглөө хамгийн их арч иж байгаа учраас хүн зүйтэй байна. Өнөөдөр 5 сарын 2-ны өдрөө одоо Анкарагийн гудамжаар асчээ. Манай Hotel Bagday гэдэг одоо энэ Анкара Castle болон юуны Anatolian Civilization Museum бас Anıtkabir гэдэг Ататүркийн дурсгалын бунхан байдаг газар гэдэг ойрхон байдаг үсэсэнчээ буудлаа. Тэгээд одоо бол Анкара Castle руу давруу цах өксөө газар ингээд авах юм байна. Температурыг бол нэмэх 19 градустай байх шиг байна. За манай Ататүрк гэдэг хүн байна. 1938 онд ухаан болсон юм байна. Энэ хүн Туркийн бүгд найрамд улсыг анх одоо нэгтгэж үүсгэн байгуулж олон улсын хэмжээнд угссан хүн байдаг байна. Тэр хүн маань ялалтын хөшөө гэдэг ийм төгсөлбөр газрыг одоо дурсал болгож бүтээлгэж авсан юм байна. Тэр хүн чигээгүй тэрийг мажмуугийн хүмүүсийг хийсэн байгаа юм байна. Энэ хүний дурсал зориулал бас одоо өдөр очино Anıtkabir гэдэг одоо бунхан байгаа. Маш том талбай гэсэн гоё том. Одоо манай Экватор талбай шиг тийм том бунхан бас дурсалт зориулсан байна. Энэ бол маш олон хөрх хүчтэнгүүдийг нэгтгэж бүгдэн тусаа байгуулахаас гадна тэр үед нь бас эмэгтэйчүүдийн санал өгөх хэрэгтэй болохоор онцлог болсон юм байна. Өмнө нь дандаа эмэгтэйчүүд санал ирэхгүй байсан байна. За тэгээд одоо Туркийн гудамжаар явж байхад мэдээж шүшг цагийн боовнууд ч одоо зарж байгаадаа таснаад Anatolian Civilization Museum гэдэг энэ юм л да. Яг энэ Ankara Castle явах замд хажууд нь зэрэгцээ. Ankara Castle үзэнгээр жоохон өксөр байт юм. Алхаад ирж босч байгаа. Янсаа тавчихсан шүү. За ийш ярих юм бол энэ ерөөд энэ Ankara-гийнхаа талбайг сайхан өглөлт нь арга болцоотой байт юм байна. Доор өндөр байрлууд байж. Museum of Anatolian Civilization гэдэг музейд орж ирлээ. Билетийнх нь үнэн би санаасан бай. Бид нар уруулаа орлоо 2672 лир буюу 270,030. Музеймын гадна талд нь одоо ингээд
олдвруудын бас яаж энэ тухайд бас Роми хэд хэрэглэх зөндөө байх шүү. Тэр зоос моос нь яасан гоё ходч байдیں۔ Тэр зохилтой бол маш сайн хийсэн юм байна. Анатолиan Civilization Museum-ийн яг хажууд нь Ankara Castle гэдэг нэг цайзууд юм байна. Тэгээ дээшээ явах зам бөгөөд энэ удам жинчээ байгаа байшин байлгууд нь яасан ч гоё. Их гоё зүйлийг нөгөө тавьсан. Тэгээ жижигхэн нэрх удамчтай. Энэ дотроо бодвол зэргүүд ингээд хамгийн бөөгнөл явж байгаа л хүнс буу мó одоо юу гэдэг хэсэг юм аа буу зэвсгэр ингээд. Тэгээд энэ кастл дандаа жижиг ингээд бөглөх зогсон. Энэ дээр болоо гээд өгтөө ингээд цаанаа бас ингээд өгтөө. Тэгээд тойроо баах маха жижиг цог шигтэй. За Анит Кабир гээд одоо Ататүркийн ерөнхийлөгч нь Туркийн анхны бүгд найрамдах улсыг байгуулсан ерөнхийлөгч нь 1938 он таалал төгсгөлт нь юу яасан байна. Тухайн үеийн засгийн газар нь тэрний дурсгал зориулж бунхан барья гэдэг шийдвэр гаргасан байна. За тэгээд тэр бунхан руу одоо ингээд алхаад орж байна. Юу л машинаар ордог боловч өнөөдөр 5 сарын 2-ны өдөр юм байгаа. Зөөлчдийн тоо ч юм уу ер нь зорчиж байгаа нутгийн иргэдийн тоо маш их байна. Үүдэн дээр бөөн төвчрөл болж байна. Тэгэхээр гараад хажуудлынх нь оршин суух зоон дунд машина явж байгаад юу ажиллаа? Машина тавьчлаа. Надад энэ их дээш нийлээ алхах юм шиг байна. Бүр доороос алхаад ирж байгаа гэсэн үг. Дээш 1 км орчим бараг алхах юм шиг байна. Санчаа Туркийн саяны үүдэн тусан харуулын цэргүүд дээл солигдож байгаа болтоймаа. Энэ бол яг үндсэн бунхан байна. Энэ их том байгууллага юм байна. Мангар том. За байшин гарыг хангал 9 дахь байсан ч юм уу. Тайтай. Тэгээд ер нь олон хүн зочлт юм байна. Өнөөдөр ялангуяа сурагчдын амралт болсон юм уу? Яасан? Ерөөс битүү сурагчд байна. Бунхан байгаа бол таймаа. Энд чи хүндэт харуул тусаж байна. Их цагдаагийн албан албаа гэж тусаж байна. Орох гээд баах юм шалгаж хөөж оролт юм байна. За энэ Ататүркийн бунхангийнх нь музей. За энэ дотор нь бол тухайн хүнийх нь эдэл чиглэж исэн эд зүйлс. Энэ бол бас айхтар чамин сэлэн байна. Энэ бол Жинжаа дотор байна. Бас сэлэн байна. Манай генерал сэлэн мэлтэй 91 төстэй жогорсон байсан. Гэхдээ чи өөрсдөө бас Ottoman Empire-ийн үнцэн юу байгаа хэл та. Загвар. Энэ цаашаа гараад 2 дугаар дайны тимтэй. Тэгээд энэ ч бахан тухайн хүнийх нь зурсан одоо тухайн хүнийг зурсан болон тухайн үеийн нийгмийг харуулсан уран зургийн секшн байна. Үзмөрийнх нь сүүлийнх нь хэсгээр нь Ататүрк өөрийн биеэр ингээд төсөлсөн байна. За тэгээд exit хоол тагуул ийм их гоё байна. Тэгээд давтахурд нь дэди үүтэй. Үзмөртэй бас түүх төрслийг харуулсан барин бичиг янз бүр юм байна.